Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийнхөө хичээлээр бид зарц сурчлагыг яаж хиймэл оюун ухаанаар хийх вэ гэдгийг зааж өгье. За ингээд хичээлдээ оръё. За та бүхэн сүүлийн үед хиймэл оюун ухаанаар зарц сурчлагаа хийгдэж байгаа гэдгийг харж байгаа. За хэдүүлээ нэг хэдэн жишээ үзье. За энэ бол BMW-гийн хиймэл оюун ухаанаар хийсэн зарц сурчлагаа байгаа. За ингээд энийг хараарай. За энэ бол Starbucks-ийн реклам байгаа. Take off the foo-foo, take off the couches, take off the Wi-Fi, take off the money phone, take off the car loan, take off the flex and the white loss, take off the weird ass jewelry, I'ma take this step, them taking off top off, take off the fabricated streams and the microwave memes, it's a real world outside, take off your idols, take off the runway, take off the Cairo, take off the Sandro, pay 5 days late, take up for the meal, had a follow, take off the fuck left, take off perception, take off the cop with the iPad, take off the hello, take off the unsure, take off the solutions, I'm back. За ингээд саяны 3 реклам бол гуруула хиймэл оюун ухаанаар хийгдсэн байгаа. За хэрвээ та жижиг дунд бизнес үйлдвэрлэгч өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг рекламдах энэ зарц сурчлагыг заавалжгүй компаниар хийлгүүлээд байх шаардлагагүй болсон гэдгийг мэдж байгаа. Өөрсдөө зураг гаргаад видеого хийх боломжтой болсон байгаа. За мөн зөвхөн бизнес эрхлэгчид биш энгийн хүмүүс маркетингийн компаниуд ч юм уу эсвэл энгийн хүмүүс компаниудын зарц сурчлагыг хиймэл оюун ухаанаар хийгээд төлбөртөө хийгээд өгөх боломжтой болсон байгаа. За хэдүүлээ ямар ч байсан эхлээд нь бол та бүхэн өөрсдийнхөө дуртай зураг үүсгэдэг. За Midjourney эсвэл Leonardo гэсэн хиймэл оюун ухаануудыг ашиглаад та бүхэн зурагнуудаа гаргана. За би нэлээд хэдэн зураг Midjourney дээр гаргасан байгаа. За тэгээд хэдүүлээ энэ зургаа ашиглаад за яаж видео хийх вэ гэдгийг харъя. За та бүхэн түрүүчийн хичээллүүдээс Kling AI гэдэг харсан байгаа тий. За Kling AI руугаа орох дээр чинь төрөл бүрийн аватар хийдэг, эсвэл зураг гаргадаг, эсвэл видео хийдэг ийм табууд байгаа. За хамгийн гол нь бид нэр бүтээгдэхүүний сурчлагаа хийх гэж байгаа учраас та энэ search дээр нь product ad гэж бичээрэй. За тэгэхээр чин төрөл бүрийн ийм темплетүүд гарч ирнэ. За эдрийг бүгдийг харчээ. За ингээд энэ темплетүүдийг та төрөл бүрийн бүтээгдэхүүн дээр ашиглаж болох нэ. За хэдүүлээ үзье. За эхнийх нь энэ өнөртөө усыг хийгээд үзье. За энэ дээр нь ингээд дарах дээр recreate гэдэг байгаа. За энэ дээр нь дарчих. За тэгэхээр та ингээд харж байгаа бах те. Яг энэ дээр нь бүтэн промптыг ингээд өгсөн байгаа. За бид нар хэдүүлээ өөрсдийнхөө зургийг ингээд солино. Тийм учраас энэчнээс арилгаад өөрсдийнхөө зургаа нэмнэ гэсэн. За би нэмэтгэе. За энэ чи дуу оруулах уу, саунд эффект оруулах уу гэж энэ хэдүүлээ энийг тгийгээд оруулчихъя. За энэ music бас оруулж болох юм байна. За тэрийг нь орчих. За ингээд professional эсвэл стандарт гэдээ байгаа. За хэдүүлээ стандартаар нь хийгээд үзье. 5 секундынх 10 секундээр нь хий. За тэгээд 1 2 3 4 видео хийхээр байна те. За хэдүүлээ нэгийг л хийгээд үзье. За ингээд хийхэд 10 секундээр хийхэд 40 кредит унах юм байна. За 5 секундээр хийхэд 20 кредит авах нь байна. За хэдүүлээ ингээд үзчихье. За та тэгэхээр энэ дээр ерөөсө prompt хийгээд авах ямар шаардлагагүй гэсэн. За тэгээд generate гэж. За хэдүүлээ энэ хооронд нь төлбөрийг харъя. Сараар төлөхөд за энд шинээр ороход 66 кредит өгдөг. Тэгээ өдөртөө
кредит өгөөд идэг санагдаж байна. За энэ стандарт нь болохоор $8.80. За тэгээд дараагийнх нь 25.99, 64.99, 127.99 гэж юм те. За та бүхэн энэ кредитүүдийг харж байгаа. Ер нь ихэнх хүмүүс одоо энэ стандартын хэрэглэдэг. Тэгээд 660 кредит сартаа өгдөг. За тэгээд хэрвээ та кредит нэмэхээр байх юм бол за энэ тухайлбал одоо энэ кредит дээр ингээ харагдаж байна те. 330 кредит авах юм бол $5, 660-ыг авах юм бол $10. За ингээд $20-оор 1320 кредит авах нь байна. За дараагийнх нь хэдүүлээ энийг туршаад үзье. За recreate гэ. За энэ дээр одоо бид нар 6 нэмнэ. За энд ингээд цаанаасаа бүр prompt-ийнаас өгсөн байна те. За бидний реклам гараад ирсэн байна. За хэдүүлээ харъя. За яг хөө энэ бол дунд зэргийн л болсон байна те. Гэхдээ яг хөө одоо жижиг дунд бизнес үйлдвэрлэгчид мэдээж компани мөнгө өгөөд хийлгэж байхаа оронд өөрсдөө иймэрхүү маягаар хийгээд тэгээ өөрсдийнхөө сошиал медиа дээр тавихад бол бодож байна. За тэгээд дараагийнх маань хэдүүлээ одоо энэ ч имиж оруулна те. За энийг нь арилгаад за энэ дээр ингэж штэ те. 1-ээс 3 одоо ер нь бол нийтдээ 4 имиж оруулж болох нь байна. За бид нар тэгж олон юм оруулаад авах шаардлага байхгүй тийм ээ. За тэгээд энийг 5 секунд болгочих. За стандартаар нь хийчих. За тэгээд нэгийг гаргаад үзье. За тэрийг гарч явах оронд нь хэдүүлээ одоо дараагийнхаа үзье. За энэ ундааныхыг хийгээд үзье. За энийг recreate гэчих. За энд ингээд prompt заавал өгөх хэрэгтэй байна те. За тэгэхээр энэ дээр prompt-ыг нь бас арилгаж болно зарим нь. За зөвхөн fruit juice гэдээ орчих хэдүүлээ. За тэгээд одоо энэчнээ өөрсдийнхөө зургийг оруулна гэсэн үг. Нэг болгочих. За 9-ыг харьцах нь 16-гаар. За 16-г харьцах нь 9-өөр л хийгээд үз. За хэдүүлээ одоо дараагийнх нь үзье. За энэ гутлын реклам байна те пүүцний. За энийг хэдүүлээ хийгээд үзье. За энийг нь арилгаад за өөрийнхөө зургийг нэмнэ гэсэн. За энд бол төгсөлд нь зураг бас оруулж болно. Гэхдээ энэ optional гэж байгаа учраас би бол ерөөсөө дахиж өөр зураг оруулахгүй байгаа. За зөвхөн нэг зураг л оруулаад байгаа шүү. За ингээд одоо 25 кредит унна гэж энэ. За ингээд явуулчих. За одоо хэдүүлээ дараагийнхаа рекламыг харъя. За ийм болсон байна. Бидний түрүүнийхээ юу яатсан байна те ийм зураг хийцэн байна. За ингээд харах юм бол одоо бүх төрлийн бүтээгдэхүүнийг та одоо төрөл бүрээр одоо ингээд хийж болох нь байна. За энэ чинээс харж агаад та бүхэн өөрсдөө темплетээ сонгоод хийж болох нь. За хэдүүлээ одоо нэг өөр юм сонгоё. За энэ Cling 01 гэдэг энэ байгаа. За энэ Cling 01 гэдгийг нь одоо та бүхэн хараарай. За энэ чи болохоор юу хийж болох ёстой вэ? Тэрийг бүгдийг энэ чи харуулж байгаа. За та энэ видеонуудыг үзээрэй. Хэдүүлээ зогсооч. За хэдүүлээ видео гэдгийг бид нар видео хийн. За энэ нь болохоор видеоных нь 01 гэдгээр нь бид нар явж байгаа. За энд болохоор хэдэн секундыг сонгох нь байна. 3-аас 10 секунд байх нь байна. За 720 юм уу эсвэл 1080-аар хийж болох нь байна. За хэдүүлээ 16 гэсэн 9-оор хийн. За нэгийг хий. За тэгээ бид нар 720-оор хийчихье. За одоо энэ дээр имиж юм уу эсвэл видео хийж болох нь байна. За тэгээд энэ чинь өшөө олон зурагнууд хийж болно гэсэн. За одоо би зурагнуудаа нэмээд хий. За энэ elements гэдэг одоо дарах дээр одоо хажуу талд нь одоо бүх төрлийн character, school trend гэдэг одоо энэ төрлөөс нь scenes гэдэг ингээд бид нар энэчнээс нь сонгож болох нь байна. За хэдүүлээ энийг нь сонгочих. За тэгээд дахиад имижүүд хийнэ хэдүүлээ.
За би энэ хүүхний зургийг оруулаад за энд одоо палааж өөр гутал өмсүүлэх гэж байгаа. За тэгээ хэдүүлээ харъя за. За тэгээд одоо үзье. За тэгээд одоо яг хэлэхдээ ингэх юм байна. За одоо яг ингээд энэ хүн за бид нар промпто бичиж өгнө те. За энэ промпто биччихээ. За тухайлбал энэ хүн ингээ улаан хувцас өмсөж чинь гэж юм те. Тэгэхээр энэ дээр at гэж дараад аль зураг өвэ гэдгийг сонгоно. За ингээд имижээ сонгож чинь гэсэн. За энэ дээр нь дахиад at гэж шүүсээ оруулаад за энэ дээр нь дахиад add гэд одоо энэ цүнхөө оруулна гэсэн үг. Яг бичсэн промптынхаа артал аль зургаа оруулах вэ гэдгээ энчээ зааж өгөх юм байна. Тэгэхээр урталт нь add гэж оруулаад тэгээд имижүүдийнхаа сонголтыг хийх нь байна. За энэ дээр нь бас энэ living room дээр байгаагаа хэлчихье. За тэгээд явуулчих. Энэ одоо ингээд 30 кредит унах юм байна. За бидний энэ реклам бэлэн болсон байна. Төрөл бүрийн өнгөтэй болгоод гаргаад ирсэн байна. За одоо энэ жууснийхыг харъя. За та бүхэн ингээд Clean AI-аар төрөл бүрийн бүтээгдэхүүний одоо реклам хийж болох нэ. Та бүгдийг ингээд шалгаад үзээрэй. За одоо дараагийнх нь болох дээрээ яг аватартаа энэ бүтээгдэхүүний реклам хэдүүлээ хийж үзье. За тэрийг бол бүгдээрээ хейжин дээр хийн. За тэгээ хейжин рүү очиж харъя. За хейжин дээр та ороод энэ apps гэдэг дээр нь дараад за дараагийнх нь болох дээр энэ product placement гэдгийг дарна. За энэ дээр дарчаад за эхэн дээрээ өөрийнхөө бүтээгдэхүүнийхээ зургийг оруулна. За би ийшээ зургаа оруулах юм. За дараагийнх нь болох дээр энэ бэлэн аватарыг сонгох буюу эсвэл өөрийнхөө зурагнаас бас аватарныхаа зургийг оруулна гэсэн үг. За одоо энэ болох дээр энэ хоёрыг одоо нийлүүлсэн зураг гаргаж өгнө гэсэн үг. За одоо ингээд зураг гаргачихъя. За ингээд зураг гаргаад ирсэн байна те. За надад одоо энэ эхнийх нь таалагдж байна. За тэгэхээр энэ эхнийхээ авчия. За тэгээд next гээрэй. За энэ дээр бол хэрвээ одоо англиар яриулах гэж байгаа бол шууд англи тексттэй хийж болно. За энэ хейжнийх болох дээр аватар ингээд 4 гэд те. Эсвэл Vio 3.1-ээр хийж болох нь байна. За энэ дээр нь та эсвэл бичсэн бичлэг юм уу? Хүний хоолой те. Эсвэл өөрөө ингээд рекорд хийж болно. За хэдүүлээ энэ дээр нь зүгээр рекорд хийгээд үзье. За энэ рекорд гэдэг дээр нь дараарай. За ингээд үзье. Та бүхэн Sonic брендийн шүдний сойзыг хэрэглээд үзээрэй. Энэ бол автомат шүдний сойз байгаа. Маш сайн шүдийг цэвэрлэдэг. Чулуу үүсгэхгүй болоод бойлыг гэмтэхээс хамгаалдаг. За ингээд тэр дуугаа одоо шууд энэ чинь add гэд хэлчих. За тэгээд энэ одоо бүтээгдэхүүний реклам болно. Тэгэхээр та одоо Clean AI юм уу эсвэл хейжинийг ашиглаад одоо ингээд реклам хийж болох нэ. За энэ дээр нь 720-оор хийх үү эсвэл 1080-аар хийх үү гэдэг байгаа. За 720-оор нь авчих. За тэгээ хэрвээ та компаниудад хийж өгж байгаа бол та мөнгө авж байгаа учраас 1080-аар нь хийгээрэй. За та бүхэнд би бол жишээ үзүүлж байгаа учраас энэ 720-оор нь хэрэгжилж байгаа шүү. За тэгээ generate гэдэг өгчих. За одоо хэдүүлээ түрүүжийнхээ одоо видеог харъя. За гутлын нь өмсүүлсэн байна, палажийн өмсүүлсэн байна. Цүнхийг арай жоохон томруулчиж те жижигхэн цүнх байсан. Гэсэн чи амар том болгочих. Гэхдээ ер нь бол бүгдийг оруулсан байна те. Зочдын өрөө, энэ палаж, цүнх, энэ гутлыг энэ бүгдийг яг оруулсан байна. Цүнх нь жоохон том болсон байна. За энэ хейжний видео бэлэн болсон байна. За энийг харъя хэдүүлээ. Та бүхэн Sonic брендийн шүдний сойзыг сонирхоод үзээрэй. Маш сайхан шүдийг цэвэрлэдэг, чулуу үүсгэхгүй болон буйл гэмтгээс хамгаалдаг. За ингээд та хэрэглэгчийн ийм видео хийж болох нь байна. За хэдүүлээ даунлод хийгээд авчия. За ингээд та бүхэнд өнөөдөр яаж одоо маркетингийн зар сурталчилгаа, бүтээгдэхүүний зар сурталчилгаа яаж хийдэг гэдгийг хэлж өглөө.
За та бүхэн Heijin-ийг юм уу эсвэл Kling AI-ыг ашиглаад бүтээгдэхүүний зар сурталчилгааг хийж чадах боллоо. За ингээд өнөөдрийнхөө хичээлийг дуусгая. Дараагийн хичээл хүртэл баяртай.